Орон сууцын ипотекийн зээлийн хүүг 8 байсныг 5% болгон шинжлэх журмыг засгийн газар баталсан ч хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Барилга хот байгуулалтын яамнаас журмыг боловсруулж батлуулсан журмыг хэрэгжүүлэх ажлыг Сангийн яам Монгол банк гардан хариуцна. Ирэх улсын хурлын хаврын чуулганаар хилцэх асуудлын ихэнд бичигдсэн байгаа. Иймээс 4-р сарда багтаж ипотекийн зээлийн хүү 8-аас 5% шилжих байх гэсэн тайлбарыг Баян Сэлэнг сайд хийжээ. Улсын хурлын хууль зүйн байнгын орны дараа Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл их үеэрээ Мят компани онгоцыг саатуулсан асуудал байхгүй. Шиний 3-4 байна уу? Монгол Улсын шадар сайд Оюунбаатар, Улсын хурлын гишүүн Батсуур Бит 3 албан ажиллаар гадагшаа явсан. Шадар сайд онгоцны экипажтай уулзах хүсэл тавьсан. Онгоцны экипажийн дарга ирээгүй. Аливаа төрийн байгууллага төрийн өмчит компани ажил төрөлтэй засгийн газрын гишүүн, Улсын хурлын гишүүн танилцах эрхтэй. Сахилах хариуцлага хаа ханаа муу байгаа гэж яригддаг. Тийм учраас бид тухай бүрт анхаарал тавьж ажлын хариуцлагыг шалгаж явах ёстой гэж мэдээлжээ. Улсын хурал дахь бие даагч гишүүд болох боловсруулгын даваа сүрэнээр мэдээлэл хийжээ. Бие даагчдын зүгээс өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулийн төслийн талаар мэдээлсэн байна. Мөн ээлжид бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн үндсэн хуулийн цэцгийн амар санааг огцруулах асуудлыг хууль бусаар хүчтүрэн хэлэлцэж огцруулсан нь үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Нийслэлийн засаг даргын санаачлагаар Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газраас батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги байгууллагуудын дунд тэргүүний тохиолдолд жигсаалтын ангиас шалгаруулах Монгол цэргийн жавхан уралдааныг 4 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдааны нээлттэй үйл ажиллагаа өчигдөр болсон байна. Уул уурхай яамнаас сар бүр зохион байгуулдаг ил тод уул уурхай хэвлэлийн баг хурлын үеэр олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлаар мэдээлэл хийжээ. Сар шинийн өмнөхөн улсын хурлаас гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон, улсын хурлаараа 3-таа буцаагдж 4-төө хэлэлцэн баталсан гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг улсын хурал 34-оор тогтоож лиценз эзэмшигчтэй хэлэлцээр хийх зөвшөөрлийг ашигт малтамлын тухай хуулийн дагуу хийхийг засгийн газарт үүрэг болгосон байна. Энэ ажлыг уул уурхай яам хариуцсан ажиллаж байгаа юм байна. Монгол улсын хэмжээнд өвлжилтийн нөхцөл байдал хүндэрч 18 аймгийн 98 сум цагаан зуудтай, 20 аймгийн 113 сум цагаанаар зудорхуу зэрэглэлд хүрээд байгааг шадар сайд Оюунбаатар мэдээлжээ. Өвлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутгийн малчтад 1.8 тэрбум төгрөгийн тусламж хүргэхээр санхүүжилтийг баталсан ч өнөөхөр малчтын гар дээр хүрээгүй байгаа юм байна. Монгол улс дуу хөгжим зохиолч нийтлэлчдийн эрх ашиг, оюуны өмчийг хамгаалахад нэг шат агсан талаар өчигдөр мэдээлжээ. Учир нь олон улсын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэлчдийн холбоо буюу SESAC-д гишүүнээр илсэн байна. Улмаар Япон, Өмнөд Солонгос, Австрали, Англи тэргүүтэй 10 гаруй оронтой энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд нийт тэргүүнд 10,000 дуу кодолж, оюуны өмч болон зохиогчийн эрхийг баталгаажуулахаар болсон байна. Норвегийн Лилехаммер хотно 2 дугаар сарын 12-ноос 21-ний өдрүүдэд залуучуудын өвлийн 2 дугаар олимпик зохион байгуулагдсан. Тус наадамд Монгол улсаас гүйлтийн цааны тамирчин Очир Сүх гүйлтийн тишүүрийн төрөлд Сумьянаар амжилттай оролцсон. Тэр дундаа Сумья үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт оролцсон гүйлтийн тишүүрийн төрөлд алтан медаль хүртсэн. Баг тамирчид өчигдөр эх орондоо иржээ.